Монгол улсын үндэсний урлагийн их театр үзүүлж байна. За цохор хөгжим гэдэг бол маш өргөн цаар өрөөтэй олон төрлийн зэмсгүүдээс бүрдэх хөгжмүүдийг хэлдэг. Үүсэл гарлын гэвэл одоо анх чулуунаас үүссэн гэж үздэг. Үүний дараагаар амьтны одоо ямааны арьс ширж, амьтныхаа арьс ширээр хингэрийг гаргаж дайны үед тэр дууд тохио чимээ өгөх, нүргэнийг өгөх тэр зорилттой ашигладаг байсан. Ер нь бол цохор хөгжим түн төрлөختөн үүссэн цахаас эхлээд бол одоо малын шир, модны уур, за модон ургамал, чулуу мод эдгэрийг ашиглаж дуу аваа чимээ гаргах ан ав үргээх зорилгоор бол хүн төрлөختөн одоо хөгжүүлээд өнөөгийн хөгжмийн зэмсгийн босроггүй болгоход бол цаг хугацааны явцад бол их хөгжиж ирсэн. Энэ цохор хөгжимд дотор бол одоо бөмбөрүүд ерөнхийдөө бөмбөрүүд байна. Цохор хөгжим маш олон төрлөөр асар хурцтай хөгжиж байгаа. Одоо сүүлийн үед хүн төрлөختний хөгжмийн зэмсгийн одоо тэр хөгтөө хөгжмийн зэмсгүүд нь бас дотроо олон төрөл болсон. Цохор хөгжмийн гол ритм, темп, эрч хүч, агуулмжийг давхар агуулж өөрөө тоглож авч явдаг. Тийм болохоор би бодохдоо цохор хөгжмөө одоо найрал хөгжмийн оркестрийн хамтлагийн хамгийн чухал амин сууц зүрхэн гэж үздэг. Энэ найрал хөгжим цохор хөгжмийн гүйцэтгэх бол маш чухал.